Өчигмийн төргийн үзэгчтэй урлаг ямар ч хэлбэртэй бай гагцгүй урагш хөдөлгөх хүчийг шингээсэн гоо зүй сэтгэл хөдлөлийн илэрхийллээ. Ингээд соёл эрдэнэ хөтөлбөрийн шинэ дугаар эхлэж байна. Монголын урлагт гал мэт дүрлзэн асаж, од мэт гялалзан явсан эрхэм хүмүүн бол тайз дэлгэцийн нэрт найруулагч, жүжигчин, гүрсэдийн дорь цам буюу. Түүний олон сайхан бүтээлүүдийг Монголын ард түмэн сэтгэл зүрхэндээ тээн явдаг бол энэ л эрхэм хүмүүний дэглэн найруулсан олон сайхан бүтээлүүд өнөөдрийг болтол театрынхан алтан тайзнаа тоглогцоор байна. Ингээ үзэгч та бүхэндээ нэрт найруулагч Дорь Цамбуугийн найруулсан Найрын ширээний ууц бүтээлийн талаарх мэдээллийг хүргэе. Театрын урлаг бол амьдралын үнэн төрхийг тайз наймлуулж, үзэгчдийн сэтгэлд шууд хүрдэг амьд урлаг юм. Ийхүү Монгол улсын драмын театр нь үзэгчдийг соён гэгэрүүлэхээс гадна нийгмийн гүн гүнзгий асуудлыг хөндөж, хүмүүсийн сэтгэл зүй, харилцаа, амьдралын утга учирыг илэрхийлсээр ирсэн билээ. Өнөөгийн театрын өнгө төрхийг буй болгосон их замнал уран бүтээлчдийн хамтын итгэл сэтгэл зүтгэлийн үр дүн юм. Монголын театрын урлагийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн эрхмүүдийн нэг бол жүжигчин, найруулагч, багш Дорь Цамбуу илээ. Нэрт найруулагч жүжигчний урлагийн анхны гараагаа 1966 онд театрт дагалдан жүжигчнээр орж, Вангны эзэд жүжигийн Гант, Папайны цаг өр улжээ жүжигийн Эдуард, Брехтийн эхийн сэтгэл жүжигийн Дэвид зэрэг 20 гаруй жүжигийн гол болон туслах дүрийг чадварлагаар бүтээхийн зэрэгцээ Чимдийн хүний санаа, Мегмарын Найрын ширээний ууц, Эвсений Нора зэрэг дэлхийн болон үндэсний 30 гаруй жүжигийг найруулан тавьсан театрын нэрт зүтгэлт юм. Найрын ширээний ууц хэмээх бүтээл нь 1981 онд тайз наймалж, тэр цагаас хойш тасралтгүй 10 жилийн хугацаанд үзэгчдийн хүртээл болсон юм. Ингэхдээ энэ бүтээлийг үзэх үзэгчдийн хөл хөдөлгөөн огт тасраагүй билээ. Тухайн үедээ Улсын драмын Эрдмийн театрын орлогын ихэнхийг бүрдүүлж байсан түүхтэй бөгөөд анх тавигдсан цагаас хойш цаг хугацаа улиран одох бүрээд уг бүтээл мартагдан сарних бус. Харин ч үзэгчдийн хамгийн үзэхийг хүсдэг уран бүтээлийн нэгт байсаар ирсэн юм. 1981 онд энэ үе бол Монголын үзэгчд бол инээдмээр маш их цангагдсан тийм үе байсан. Тэгээд тэр үед Мегмарга энэ жүжигийг бичиж Дорь Цамбуу найруулагч бол одоо Киевт найруулагчийн мэргэжлэр дөнгөж төгсөж ирээд тун удаагүй одоо байсан. Энэ Найрын ширээний ууц гэдэг энэ жүжигээр Дорь Цамбуу найруулагч өөрийгөө тамгалаж драмын театрын одоо хаалгыг цөм өшгөлж орж ирсэн гэж ингэж хэлж болно. За одооны хэлээр нөгөө сенсац инээ тэрэ гэдэг чинь тухайн үедээ л энэ тийм л жүжиг байсан. Энэ жүжиг Монголын үзэгчдэд гуйж биш гуйдаж өрсөн жүжигээ хэлэх гээд байгаа. Яагаад ингэж хэлж яахан театрын тайзан дээр тасралтгүй өчнөө жил тоглохын хажуугаар бүх аймаг, бүх сум тодорхой хэмжээний албан байгууллагуудын захиалгаар өөрсдөр нь очиж тоглож ирснийг бол би дэндүү мэдх юм. Дараа нь тоглолтод оруулсны дараа ингээл харахад чинь сэрэтл бүр ингээд сандлаасаа унтлаа хөхөрдөг байсан шүү дээ. Тэгэл ингээл зүгээр сэрэтл тэр аяараа ингэж нурж инээдэг ийм жүжиг байсан. Тэр байтугай билет нь олдохгүй. Тэгээ одоо ингээд театрын гадаа ч юм уу коридорт ингээд явж байхад чинь ой сувтаа гэдэг ингээд дуудахаар нь билет байхгүй гэж би өөдөөс нь хэлдэг бүр ийм одоо юу гэдгийг одоогоор энэ ховор үзэгдэл. Би ч одоо яар сандарсаасаа болоод хадаг сан багаач мартаж. Тэгтээ миний багын найз ойд тэрний гэргийн хандаж юуийг нас сүдэр 50 зогсны. Хаач одоо юу ярьж байна? Миний ой биш ээ. Ойд биш ээ. Би онжоо байхгүй. За би ерөөсөө нэг ирээд айлтчих. Тэггүй. За. Ард толондоо нэртэй ах トゥ нартай өмгдөг шиг болсон алтан медаль. Анх найз ойдынхаа нас сүдэр 50 зогсны буян шиг аримж бурдгүй цагаас бум насхын өдөртэй ерөөдийг өргөн дэвшүүлье. Ингээ борнуудын нэгийг бэлэг болгон барья.
жүжигийн зохиол нь өөрөө бол одоо хотын хүүхэд хөдөө очиод эр хонь хуц хоёрыг ялгахгүй тий. Тэгээ хуцыг ачаад нэг том тарган харагдахаар зэрэг одоо том ууц тавих гал тэгэл аавынхаа 50 насны ойд ачаад ирээд тэр ууц нь болохоор зэрэг маш сайн үйлдвэрийн гадаадаас авчирсан үнэтэй тийм хуц тийм ээ. Ийм үйл явдлаас үүдэл энэ нийтэм үүсдэг. Энэ үлгэрсээ хэлэх гэсэн хариуцлагын тухай л асуудал. Хүн болгон хариуцлагатай байя. Ажлаа хийя. Худлаа ярих болёо гэсэн гол санаа шүү дээ. Тэгэхээр тухайн нийгэмд бол хүний хариуцлагаас маш их зүйл шалтгаалдаг. Одоо тэр санааг нийгэмд дорцсон буу нойруулагч энэ нарийн ширээний ууц гэдэг жүжигээр илэрхийлж гаргасан. Самдангой. Та тэр хуц чухам яаж үргэлжсэнийг надад нэг ойлгохоор тодорхойхон шиг яриад өгөөч. Инглээд эртээ тэдэн гоцнуудаа хариулаа явж байлаа. Тэгтэл алтан медальт маань гинтхэн дороо тонгочж гарлаа. Тэгэхээр нь би тоглож байгаа юм байх та гэж бодоод баяртай л байлаа. Тэгсэн чи юу өдөр мөчн татгунаад үсрээд өглөө. Гэхдээ тэгэхээр л өмгөөгөөд очсон чинь айлаа хэдийн бурхан болцсон байдаг баг. Даачтэй. Бид нар хичнээн жил хил ам болж байж. Яам тамгаар хөөцөлдөж явж гадаадаас худалдаж авчирсан ганц хуцаа ингэж амархан алдах гэж юу? Даачтэй. Хамсгаатай байхад намжаад очсон бол оролдоод үзэхгүй юу? Тэгсэн бол надад гомдлгүй байхаас юм аа. Самдангой. Би чинь арай хортоо үсчихсэн биш байгаа даа чи. Нарийн ширээний ууц жүжигийг дорцсон буу найруулалт тавьсан нь бол их том хувь заяа гэж боддгийн. Нийгмийн мэдрэмжтэй найруулагч энэ бол ховорхон. Их ховорхон. Одоо олон найруулагчдын нийгмийн төрлөөр хийх гэж оролдож үзэж ирснийг би мэдэж байна. Төдийлөн нэг амжилтанд зарим нь бол хүрдэггүй. Тэгэхээр зэргийн нийгмийн мэдрэмжтэй найруулагчд бол бас нэг тэр болгон төрөөд байдгүй. Уран бүтээлчийн хувьд бол үнэхээр ургуулan бодох, сэтгэх чадвар бол уран бүтээлчдэд маш чухал ийм чанар. Энэ чанар бол дорцсон бод үнэхээр гаргууд их байглаас заяагдсан ийм хүн. Яг өөрийнхөө бодсноор өөрийнхөө хийн гэсэн тэр юугаар уран бүтээлд ханддаг, амьдралдаа ч тэгж ханддаг, уран бүтээлд ч тэгж ханддаг. Тийм одоо хүн, тийм уран бүтээлч байсан. За харж болохгүй шүү. Юу харуулах гээд байгаа юм бэ? Бодтой гоё. За. Харж 2 3 за. Ямар том сүйд вэ? Үсэн ямар амар мундаг хон ба. Ийм том сүйд тань юусэн хараагүй юм байна. Говийн таан ийдсэн хонны мах гэх шиг энд амьд багта та нар бүр ямар байсан гэж бодно. Тийш хитэн дэндэ битэр өрөөсөн хүлээж дийлэхгүй байсан шүү дээ. Тийм шүү найзуудаа. Пүүх! Манай боксын аврах өрөөсөн хөлийн дийлэхгүй байсан юм чинь. Бид явсан болж ястаа өвс шиг хандраад очие. Говийн хонны мах гэсэндээ ханга хонны махнаас шал өөр амттай байлаа шүү дээ. Ер нь найруулагч бол зөвхөн жүжиг тавихаас гадна жүжигчнийг улам одоо авьяасын хөгжүүлж шин дүр төрхүүдийг одоо тоглуулах энэ бол бас найруулагчийн нэг том чадвар байдаг. Энэ талаараа энэ утгаараа дорцсон буу найруулагч бол жүжигчнийг төрүүлдэг, жүжигчнийг хөгжүүлдэг тийм найруулагч. Тэр үед одоо тайзыг эзэгнэж байсан, чаатрыг нуруу дээр үрж байсан Нямс сүрэн, Мягмар наран, Мэндваяр, Ган төмөр, Дорлогжов, Алтан үлзий, Жамсранжов гэд эдгээр уран бүтээлчд бол гол болон туслах дүрүүдийг тоглож ирсэн. Мөн дөнгөж одоо уран бүтээлийн гарааг эхэлж байгаа залуу уран бүтээлчд бүгд орж ирсэн. Ер нь энэ жүжигийн бүх дүрүүд нь тийм зурцсан юм шиг тийм тодорхой онцлогтой тийм дүрүүд байж чадчихсан. Энэгээрээ энэ жүжиг бол маш онцлог. Тэгэхээр зэрэг уран бүтээлийн хийн гэдэг бол тодорхой итгэл, сэтгэл, зүтгэл
нэгдсэн хүмүүсийн хувилдаан байдаг л гэж би боддог учраас баг хамт олон бол яг энэ зарчмаар ажиллаж байсан гэж би хэлхийг хүсэж байгаамаа. Жүжигийн утга санаа, энэ агуулга тэр бүгдийг өөрийнхөө зургаар, тайзаар, хувцсаар жижиг хэрэглэлээр илэрхийлж одоо гаргаж чадчихсан ийм уран бүтээлч гэж би боддог. Энэ тайзны шийдэл бол тухайн үед маш шинэлэг тийм шийдэл байсан. Зохиолынхон утга санааг илэрхийлэх одоо тэр төвшөнд бол одоо маш өндөр төвшөнд хийгдсэн юм тайз. Өөрөөр хэлбэл ер нь хүний хариуцлага гэдэг бол нийгэмд маш чухал хариуцлага алдна гэдэг. Тэгэхээр тэр мануухай гэдэг бол хариуцлагагүй хүнийг илэрхийлсэн тийм тайзны хэллэг байсан. Тэгээд энэ төмөр хоёуг бол одоо бас тэд дордсон буу найруулагч Янсан Нургай тэр бол нэг үеийнхэн учраас эдгээр бол чатарт нэг тийм шин үе. Тэгээд энэ нийгмийн төрлөөр ийм амжилттайгаар хүчтэй ингэж гарч ирж ийсэн. Одоохондоо би Жансан Нуруу дордсон буу найруулагч хоёрыг ингээд нарийн ширийн уулз жүжиг хөгжим тухай ярьж ирснийг би чихээрээ сонсч ирсэн. Жансан Нуруу одоо бол зүгээр нэг хөгжим жүжигэн дотор дуурах биш те. Хөгжим бол шүүм болох ёстой. Тийм үүргийг гүйцэтгэх ёстой. Хөгжмөөр яагаад машин хурж ирээд торомсолж байгааг хийж болдгүй юм. Гэх мэтчлэн тийм шинэлэг санаануудыг тэдний хооронд тийм ярианууд өрнөж ирснийг би чихээрээ сонсч байсан. Энэ бол жүжигийн хөгжим чимэглэлийн хувьд бол бас л цоо шин тийм алхам. Тэгээд Жансан Нуруу энэ жүжигийн хөгжмийг хийхдээ тийм ардын дууны аялгауг тийм сохтуу хүний төрхөөр тэгж оруулж ирж хөгжмийг их сонирхолтой бичсэн. Бидний таньдаг, мэддэг хөгжим мөртлөө огт мэдхгүй тэр хэлбэр, маяг тэр дугралт яг энэ жүжигтэй ингэж наалдаж өгч байгаа байхгүй юу? Үнэхээр энэ бол зураачийн хувьд, хөгжмийн зохиолчийн хувьд, тийм ээ, тоглолтын хувьд, за тэгээд найруулгын хувьд шин одоо нээлт, шин мэдрэмж энэ бүгдийг театрын үзэгчдэд, уран бүтээлчдэд авчирсан ийм уран бүтээл болсон гэж би одоо баттай хэлж чадна. Монголын тайзны урлагт инэдмийн төрлийг шин шатанд гаргасан хүн болох Дорж Самбуугийн уран бүтээлч сэтгэлгээ, хүнлэг энэрэнгүй зан чанар, ажилч хичээнгүй байдал нь хамт олондоо одоо ч дурсагцсаар явна. Ийм л учраас түүний уран бүтээл үнэт үйл хэргийг мөнхжүүлэх, залуу уран бүтээлчдэд өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоор Улсын драмын эрдмийн театр болон Соёл урлагийн их сургууль хамтран Дорж Самбуугийн нэрэмжит жүжигчний ангийг байгуулж байгаа билээ. Энэ бол өнгөрсөн үеийн алтан түүхийг өнөөдөрт үлдээх гүр. Урлагт амьдарч, урлагаар хүмүүжих дараагийн үеийн уран бүтээлчдийг буй болгох чухал үйл билээ. Ой тэмдэглэн гэдэг хариуцлага. Багч гэсэн хариуцлага. Хариуцлага, ёстой яамаа шүү. Доржоо. Хариуцлага ч гэх шиг одоо энэ авгаа юу ярих гээд байна те? Бодноо. Бодно. Ухаан сижи шүүхөө. Соёл эрдэнэ хөтөлбөрийнхөө энэ хэсэгт үзэгч та бүгдийг уран бүтээлч, зураач, мөх жаргалын цас чихрийн урлагаар зочлуулъя. Тэрээр сүүлийн үед хараа цай шувууны хөнгөн хөдөлгөөнөөр уран дулаан цагийг илэрхийлсэн уран бүтээл төрөж байна.
Намайг мөнх чаргалын цасчгэр гэдэг. Би 2012 онд төвшлөх урлагийн сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн. 2015 онд болохоор соёл урлагийн сургуулийг урлаг судлаачаар төгссөн байгаа. Тэгээд төгссөн цагаас хойш болохоор яг чөлөөт уран бүтээлчээр одоо болтол ажиллаж байна. Анх болохоор төгснийхөө одоо дөнгөж дараах нь болохоор ингээд мэдээж уран бүтээлч хүн юм чинь одоо сэдвийн ярил хайгуулч болно. Тэгээд тэр үед болохоор нэг зохиол уншаад яг хөгшөө гэсэн нэртэй зохиолыг анх уншиж байсан. Тэгээд тэр зохиол дээр болохоор тэр хөгшөө ямар бэлэгдэлтэй байдаг вэ гэхээр энэ хөгшөөг олох юм бол одоо аз жаргалыг олно гэсэн тийм яг утга агуулга нь тийм байдаг хгүй. Тэгээд анх тэр санаанаас одоо айгүй гоё тийм сэтэл аваад хүмүүст одоо аз жаргалыг бэлэглэх, үүнд одоо сайн сайхныг эерэг зүйлийг харуулахын тулд ийм сэдвийг сонгож авсан байгаа. Тэгээд сүүлийн олж жилүүдийн бүтээлд байна. Хараацсан шувууны дүрслэл болсон байгаа. Тэгээд яг хуу ингээд хувраад яваад байгаа. Тэгээд шувууг яг ингээд судлаад ингэж яг одоо шувуу гэдэг нь одоо мэдээ чимээ хүргэх гэсэн бас тийм утга агуулгыг илэрхийлдэг юм байлээ. Тэр бас нэг утга санаад миний бүтээлүүд дотор ерөнхийдөө явагдаж идэг. Тэгээд байгалийн өнгө айсыг тэр дотор бас харуулсан байдаг. Одоо улирлын шин чанартай гэх юм уу, янз бүрийн одоо модны хөдөлгөөнийг ч оруулсан байх юм уу тийм ээ. Тийм амьтантай одоо дүрслэл болохоор илүү тийм байгальтай холбоотой дүрслэлүүд байгаа. За энэ бүтээлийн маань хувьд болохоор бас сүүлийн үеийн үзэсгэлэнгүүдэд тавигдсан бүтээл байгаа. Тэгээд яг түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг хөгшөө гэж зохиолын маань яг санаанууд бас яваад байгаа. Тэгээ шуудын хөдөлгөөнийг оролцуулаад тэгээ энэ дээр болохоор яг зохиомжийн төв нь болохоор дээрээсээ доош гэсэн юм модны хөдөлгөөнүүдийг оруулж гисэн. Яг бус яг мод харагдахгүй ч гэсэн ингээ хөдөлгөөнүүдийг нь оруулж гисэн байгаа. Тэгээ зурлалтын үед болохоор усны тийм долгиоч юм шиг юм хөдөлгөөнүүдийг бас модны хөдөлгөөнөөстэй хослуулад оруулж гисэн. Тэгээд хаврын цагийн өнгийг харуулахыг зорьсон. Одоо хавар цагт болохоор яг дөнгөж одоо байгаль дэлхийн өнгөө сэргийгээд тийм ээ шуудын жиргээ тгий сонсогдох тэр гоё мэдрэмжийг л яг ингэж энэ зурган дээр харуулахыг зорьсон даа. Тэрийн зохиолууд уншаад ингээд сэтэл санаа төрнө шүү дээ. Тэгээд тэр санаагаа өөрийн болгоод боловсруулаад энэ зохиолчийн мэдээж хэлэх гэсэн санааг дамжуулах юм уу? Эсвэл өөрийнхоороо тэрийг баяжуулах юм уу? Тэрийг маш сайн тунгааж бодох хэрэгтэй. Тэгэхдээ тэрийг өөрийнхоороо баяжуулаад хийхийг л илүү зорддог доо. Тэгээд эхлээд болохоор мэдээж ямар нэгэн бүтээлээс санаа аваад бүтээлийн мэдээж скицхийн тухайн бүтээлийг яаж хийх үү? Ямар материал оруулах уу? Ямар арга барил ашиглах уу? Одоо жишээ нь том жижиг скизэн дээр болоод байгаа мөртлөө том зурган дээр болохоор тэр чинь бас арай өөр техник ороод ирдэг. Ямар техник арга ажиллахаа ашиглах уу? Маш удаан хугацааны процесс л та. Ер нь бол том хэмжээний бүтээлүүд дээр бол нэлээд удаа суудаг. Урландаа болохоор ер нь өдөрт ер нь 2-3 цаг заавал өнгөрнө. Яг ингээл өглөөнөөс орой бол би бас нэг суугаад хавааддггүй. Яг итгэхийн ухаад байхгүй. Яг 2-3 цаг чанартай ингээд суугаа бүтээлээ бүтээж чинь бусад цагууд болохоор байнгын ирэл хайгуул хийн. Хит их юм бодохыг нөхсдөггүй.
одоо заавал энэ юм байх хэрэгтэй ч гэдэг юм уу одоо ингэж тэгж зурхыг хүсдэг. Яг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө зурдаг болохоор тухайн үеийн сэтгэл санааны байдал гэдэг юм уу тэрнтэй л яг илүү холбоотой гэдэг юм шиг байгаа. Сүүлийн яг үзэсгэлэнгийн бүтээл дээр болохоор яг жилийн өмнө дэлгэцэж гаргаж ирсэн. Тэр нь болохоор хоёр уран бүтээлчтэй хамтраад ингээд би 3 дахь нь болоод ингээд хамтарсан үзэсгэлэн гаргаж ирсэн. Үзэгдэл гэдэг нь шүү дээ. Тэгээд тухайн үед болохоор би бас ингээд өнгөш төрсэн хүүхдээ ингээд гаргацсан байсан болохоор тухайн үед бас ингээд нэг эмэгтэй үдч мэдээж нэг юм өөр цаг үе тохиолдсон шүү дээ. Тэгээд тэр яг тэр видео ажлын бүтээлүүдтэй болохоор би юм яг зурсан зурагнуудаас оруулаад юм видео ажлууд оруулж ирсэн. Тэгээд тэр бүтээл дээр болохоор илүү тийм одоо аз жаргалтай байгаа тийм ээ. Тэгээ шуунуудын хөдөлгөөн ч гэх юм уу илүү одоо нэг дээшээ тэмүүлсэн одоо моддоос гараад ингэ дээшээ хөдөлгөөн хийж байгаа ч юм уу. Тийм яг бүтээлүүд ээж ирсэн. Бүтээл болгон дээр ингэ зураг сууж байгаа татлаар тэр бүтээх үйл явц ингээд гоё болоод байна шүү дээ тий ингээд гоё шүү дээ гэд надад өөрт тэр чинь айгу гоё кайф таахгүй бүтээсэн үйл явц нь өөрөө сайхан болохоор тэрнээсээ маш их таашаал авдаг. Тэрийг хараад ингээд үзэгч таашаал авч байгааг хараад бас давхар ингээд баярлдаг аахгүй. Тэр нь маш гоё. Тэгэхээр ер нь бол мэдээж бүтээлч хүнд болохоор яг цаг үе болгоно л хүний өөрийг нэгж хөгжүүлж идэм билээ. Одоо яг өмнөх жилүүдийнхаа үзэсгэлэнг анх гарч ирсэн үзэсгэлэнгээ хараад одоо сүүлд гарсан үзэсгэлэнгээ харж байгаад аль болох ингэж мэдээж ингэж уран бүтээлийг хийж байгаа хүний хувьд болохоор илүү тийм ахис дэвшил бол яа харахгүй гард юм билээ. Тэгээд хөдөлмөрлөж байгаа хүнийг болохоор ер нь шагнана шүү дээ мэдээж. Тэгээд тийм болохоор илүү одоо сүүлийн үеийн бүтээлүүд маань илүү бас миний хувьд болохоор илүү бас чанарчаад ирж байгаа юм болов уу гэж бодож байна. Соёл эрдэнэ хөтөлбөр үргэлжилж байна. Ингээд манай студи маань хойморт Монгол улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг болох Улсын филармоны симфони найрал хөгжим үүсгэн байгуулагдаж байх. Тэр л цаг хугацаанд анхных нь хөгжимчнөр нь ажиллаж эхэлж байсан. Мөн симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан цохир хөгжимчин Жүгдэр Намжил ирсэн байна. Танд 40 мянган төгрөгийн урилга бүтээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр Архангай аймгийн уугуул тэр хүүхэд маань 12хан настай анх Улаанбаатар хотод орж ирж байсан гэдэг. 12 нас гэдэг бол энэ чинь хүүхэд нас шүү дээ. Тэгэхээр энэ бага наснда нийслэл Улаанбаатар хотыг зорин ирэх болсон шалтгаан тань юу юм бэ? Би хөдөө байхдаа бол хот руу орох готыг үзэмсэн гэсэн тийм хүсэл мөрөдөлтэй байсан. Тэгээд би өөрийн хүслээр явна гэж хагаад аавда тэгээ аав гэж зөвшөөрүүлээд тэгээ хот орж ирсэн. Тэгээд энэ 53 оноос эхэлж цэрэхэд том тийм уралдаан болж хөгжимчин авах гэхгүй юу. Тэгэхээр яваад очихгүй юу. Оюун чулуун багш өдөр дааш давг жамцгээд. Тэгээд тэднээс шалгалт авч явах. Тэгээд надад тэр Colornet гэдэг хөгжим өгөхгүй юу. Тэгээд 2-3 хонсны дараа Цохирын ангид удаар бөмбөр тоглохгүй юу. Тэгээд том хөл бөмбөр, жижиг барман, тэгээд бас литавр гэдэг нэг ийм ганцхан ийм литавр гэдэг тийм ийм гурван хөгжим цантайгаа ингээд. Тэгээд тэрэнд нь ороод нүдэд байдаг жижиг энэ чинь дандаа юм нүдийн амраа авах нь тэр гээл. Одоо сургуульд сурнаа гэд нэгэсэндээ нутгаасаа гарсан хүүхэд орж ирэнгүүтээ хөгжимчин болоод хувирсан байх нь шүү дээ тийм үү? Тийм ээ тэгсэн. 53 оноос тэр цэрэхэд шувт байж байгаа 57 оноос чинь симфони анхан үүсэж байгуулагдаж байсан үе. Анх симфони оркестр болоход одоо яг ямар бүрэлдэхүүнүүд нэгдэж байж яг энэ симфони оркестр болсон юм. Цэрэхийн найрал хөгжим, дуурийн театраас ирж байна, ансамблаас ирж байна. Хүүхдийн театрт чи баруун байсан шүү дээ. Бас тэр хийлмэлтэй байсан үе. Соёл эрдэнэ хамтлаг гэж бас тустай. Соёл эрдэнэ бол 77 онд анх байгуулсан байх соёл эрдэнэ чинь. Тэгээ Баян Монгол тагшаа найрал хөгжим энэ төр гээд. Тэгэл энэ бүгд чинь нийлээж л одоо тэр симфони найрал хөгжмийг бүрдүүлж ирсэн үе. Одоо яруу тунгалаг найрал хөгжим гэдэг нэртэй байсан. Тэр тэгээ яруу тунгалаг найрал хөгжим гэдэг чинь бодроогаа тэм нэр том явж байсан. Тэгээ хөгжим дандаа нэр өгсөн.
Яруу хингэр гэдэг юм уу, морин хийлч гэдэг юм уу, дандаа хөгжмүүдийн нэрлээд ингээд симфони найрал хөгжим байгуулж ирсэн юм аа. Симфони найрал хөгжим анх хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байсан. Яг тухайн үед одоо гололж нэг осондоо тэр баг бүрэлдэхүүний тэр хөгжимчдийг одоо удирдан зохион байгуулж исэн хүн нь бол яхаа арга одоо намсрааж агуулах вэ? Намсрааж явах чинь хойл суралцж явахдаа тэр симфони найрал хөгжим бол Монголд ерөөсөө байх ёстой юм байна. Тэр их нарийн ажигласан байна л дээ. Багшлуулыг хуваалдаг хүн учраас. Соёлын яамд намсрагч тэр ирээд симфони байгуулах талаар ярьж ингэж яачаа санал мал өгчээсэн хүн байл. Тэгээ намсрагч чинь одоо удирдаачийн жинхэнэ гадаад төгссөн мэрэгчтэн хүн байсан шүү дээ. Ер нь их аламжтай тэр хөгжимчтэй тэр савж байгаа сэтгэлийг өргөсөн, хөдөлгсөн ийм л одоо оюунлаг хүн байсан. Наримт Монгол улсын сайдрын зөвлөлийн тогтоолоор улсын филармони байгуулагдсан нээлтийн тоглолт өрөвжин чадалт боллоо. Нээлтийн бүгд наримт Монгол улсын сайдрын зөвлөлийн орлоготой зөвлөмөд соёлын яамны сайдын үр гүйцэтгэгч Лувсан вандан оролцож нөхөр Лувсан вандан филармонийн тогтоолчираад тоглолтын нийлдэв. Нутаг нутгаас цугулсан яг тэр сайн дурын уран сайханчид авьяас бэлгээрээ тодорсон тэр одоо эрхмүүд нэг дор цуглараад мэрэгжлийн төвшөнд тэр одоо дуу хуурыг ихшиглүүл мэрэгжлийн төвшөнд тэр дэлхийн сонгодгуудыг сонгож авч ард түмнийхээ хүртэл болгож эхэлж явах тэр цаг үеэсээ таас хэлээч. Тухайн үед тэр дуу уран бүтээлийг тэр ялангуяа тэр одоо хөгжмийн бүтээлүүдийг бол сонгож авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хөгжмийн бүтээлүүдийг сонгон авахдаа одоо тухайлбал хиний ямар одоо зохиол бүтээлүүдийг нэн тэргуунд одоо сонгож авч Монголынхаа энэ үзэгчдэд сонсогчдод хамгийн түрүүнд ингэ сонсгох нь зүйтэй юм байна гэж ерөнхийдөө авч ирсэн юм бэ. Кармен дуурийг хийдэг байлаа. Тэгээд миний хорог гэдэг симфони Баатарлаг марш хинтийн өндөр бол одоо тэр сонгодог хөгжмүүдээс урж ясан. Тэр тухайн үедээ бол тэр бүгдийг бүрэлдүүлж тэрийг бэлэн болгоно гэж их л хөдөлмөр их амжаас ярьжсэн үе. Ямар сандаа тэр хүүхдүүд залуучуудыг шалгаж яхад дагаад аялаар ихтэй дон гэж тийм хүртэл улсуудыг шалгуулж ирсэн байхгүй. 4 том групп байдаг шүү дээ. Хийлянг, үлээвэр, гуулөврийн анги, модон үлээвэр, тэгээд цохор ингээд 4 том ангиас бүрддэг. Нэгэн чиг цалин өгөхгүй шүү дээ. Чадж байгаа хүнд өгөх ёстой байхгүй. Ур чадвараар нь дүгндэг байсан байж тээ. Одоо бол энэ дипломын харж байгаа дөгөөд адилхан цалинжуулаад байдгүй байх гэж бодож байна. Баялаг тэр хөгжмийн материал тэр багц зүгт их тутам байсан. Одоо детавар ширлэх, бөмбөрөө ширлэх дандаа ямаа найрсаар шилдэг байлаа шүү дээ. Өөрснөө тэр бүгдийг хангав. Ямаа найрсаар хийсэн чинь одоо тэр халуун пар чийдэн мэдэн чинь дороо халчин их хүнд үйсээ байсан үү. Тэр цохор мохроос өөрснөө хийдэг байсан. Одоо бол ерөөсөө бүх юм бэлэн болцсон ба шүү дээ. Тэр ямаа хамаагаа хөгжөөд. Цохор хөгжим гэдэг нэршил дотор бас юм олон хөгжмийн зэмсэг байгаад байгаа юм. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр таны хувьд яг энэ цохор хөгжмийн за нэг талд бөмбөр юм байна. Бусад төрөл нь аль төрлүүдээр нэг осондоо бас ингэж тоглож ирсэн. Цэерхэд байхад бол би ерөөсөө ганцхан тэр ударын тал бөмбөр юугаар аюулцаад явсан. Симфони дэрхтэр зэрэг цохор юм сурах хэрэгтэй тэр гислмоныг өөрөө бие тасарсан байхгүй. Бид нар хөдөө баригад явахд чинь би ганцхан бөмбөрөөр толгож явахгүй шүү дээ. Одоо бид нар чинь баригад Сумын төв аймгийн төв дээр очиж ингээд сар 45 хоног хүртэл явж байсан. Урдны улсаас төлгөө өгчдөг. Тэрийг тэгт чинь өөрснөө одоо бүх тэр бие даашил хийдэг байхгүй. Монголын дэд арт түмэн яг энэ дэлхийн сонгодог уран бүтээлүүдийг хүлээж авахд хэдийн хугацаа зарцуулсан гэж таны хувьд хардаг вэ? Гадаадын том зохиолууд гэдэг чинь тэр тусгай нийгмийн тэр улсын хөгжил тэр дан гүн ухааны юм байдаг байхгүй юу? Тэгэхэд 4 програм гаргадаг байсан тэр үед. Нэг сонгодог хөгжим симфони найрал хөгжим. Тэгээд Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээл. Хүүхэд залуучуудыг зориулж одоо тийм програм бэлддэг байсан. Цэцгэлийн хүүхдийг үнэн төлбөргүйгээр зориуд багш нарын дагуулж очиод 10 жилийн хүүхдүүд чинь бас дагуул одоо зохион байгуулалтаа ингэж яадаг. Тэгээд тэднээс чинь гарахтаа нэг тийм одоо Марс заасны шиг аjdаад бүр цугараад тэгээд яах шээ тийм хүмүүс л олж авдаг байсан байхгүй юу. Таны хувьд бол одоо Монголын энэ яг хөгжмийн урлагийн ноён ориглуудын за тэр хөгжмийн урлагийг өнөөд одоо өдий зэрэгтэй болгох гэх тийм ээ.
хичээн зүтгэж байсан тэр эрхэм хүмүүсийн бол натар цадгийг бол андахгүй сайн мэдэх байх л да. Хамгийн их чин сэтгэлээ зориулж байсан хүмүүс гэвэл та бас хэнийг дурдж хэнийг хэлэх вэ? Одоо мөрдөржгүй мөрөөгш байна, дамд сурангай байна, чулуун багш байна, намсраач багш байна, тийм ээ? Энэ агуу улсууд чинь Монгол улсыг хөгжүүлэхин төлөө тэр уран бүтээлээ зориулж байсан улс эднүс л байх. Өөрөөр биднээс алтан гардангууд ур гэж хэлнэ шүү дээ, тийм ээ? Ийм агуу улсууд байсан байхгүй юу? Тэгэхээр одоо юу гэдэг Монголынхоо энэ хөгжмийн зохиолчдын тэр бүтээл тойруулуудыг ингээ хөгжимтгэд бол мэдээж Монгол хүний тэр уур ухаанаас гарсан учраас сонсож байгаа хүмүүс нь тэр хүлээж авах нь илүү ойр байдаг байсан байх л да. Тэглгүй яах вэ? Тэр нийгмийн гаранд үүсэн нийгмийн байдлыг харуулсан тэгээд хөгжин сэргэн мандалтын үеийн тэргээд Халуун илгэн нутаг гэдэг энэ сайхан уран бүтээлийг бас энэ симфони найрал хөгжмөөр санхлан Монголынхоо үзэгчдийн тэр сонорт хүргэж байсан гэжсэн. Одоо Монголын баг сүлдүү болчиход байна шүү дээ, тийм ээ? Дандаа уриалан дуудсан ийм цоглог аялгүй тийм мундаг ард түмэн одоо ийм их дуртай биш. Та бүхэн маань одоо Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг ингэж хөгжимтгийнхөө зэрэгцээ Монголын яг тухайн цаг үед бас бүтээгдэж байсан. Тэр олон сайхан киноны дуу, шуум, бүхий л зүйлийг нэгэсэндээ та бүхэн гэж ишгэлүүлж ирсэн юм байна лээ. Тэгэхээр бас ямар кино уран бүтээлүүдэд ямар дэлгэцийн тэр олон сайхан бүтээлүүдийн ард та бүхний тэр хөгжим ишгэлж байдаг юм бэ? Монголын бүх киноны хөгжим бичсэн тэр үед Мантхай Зэлцэн хатан Чингис хаан энэ том зохиолууд за тэгэл богино хэмжээний кино журнал кинонууд бичсэн. Тэгэхээр араач телевизийн чимэглэлийг хүртэл бичсэн бид. Тэрийн том концерт, тэрийн нээлтмэлт энэ манайхан тоглодог байсан шүү дээ. Зөвлөлт Оросд их очиж тоглосон, Гятад тоглосон. Ийм чадварлаг тоглодог цэрэн тулгуур чинь бүр гайхажсэн шүү дээ. Хаан төгссөн хүн байна одоо яриасан. Ямар агуу тоглож байна. Та одоо 90 насыг зоглож байна уу? Тийм байна. Би одоо Тэгэхээр 70 гаруй жил нэг ясандаа энэ хөгжмийн урлагт өөрийн бүтээл тойруулаа хийцэн. Одоо ингээ харахад хөгжмийн урлагт түүн дундаа энэ Монголын сонгодог болон дэлхийн сонгодгуудыг нийслэл хот олон 21 аймаг бүх сумдууд за дээрэс нь гадны тэр олон орны үзэгчдэд ингэж танин мэдүүлж явсан хүний хувьд өнөөдөр ингээд эргээ харахад энэ их урлаг танд яг ямар зүйлийг өгсөн бэ? Надад маш их зүйл өгсөн. Би одоо хөдөөний нэг малчин айлын хөөгч шүү дээ. Тэр урлаг гэдгийг сайн мэдэхгүй, ойлгохгүй нэг тийм л байсан шүү дээ. Тэгээд урлаг гэдэг чинь ийм нарийн зохион байгуулалт ийм байдаг юм байна. Ингэж одоо чадварлаг болж ингэж хөгжимч хүн болдог юм байна гэдгийг мөрөн шингэсэн учраас өөрөө тэр бэлтгэл сургуулийг бол байнга хийж одоо өөрийгөө бэлддэг байлаа да. Ерөөс энэ уран бүтээлч хүн бол энийг ер нь орхиод өөр мэргэжил сонгож ингэж боддгоо байхгүй юу? Энэ одоо том урлагийн улсууд бол дуурийн хөгжимч гэсэн тэр филармоны хөгжимч гэсэн бүх юмуд тэр л урлагаа хөгжүүлэх нь тэрнийхээ зүтгэл авьяас зориулж энийг одоо мэргэжил олж авсан, амьдрал олж авсан улсууд чи биднээс л байхгүй тийм ээ. Филармон шинэ урлагийнхаа тэр юмд орж ирэхдээ элдв бус юм мартаад цэвэр одоо урлагаа өөрийнхөө бүтээлээ бодоод ирэх шээтэй. Тийм л улсууд байсан шүү дээ. Ер нь тэгээд зайлшгүй авьяас хэрэгтэй байдаг. Зайлшгүй хөдөлмөр хэрэгтэй. Их хөдөлмөрлөж бас явахгүй бол тийм олдох зүйл биш шүү дээ. Урлагийн авьяас гэдэг чинь. Ингээ харахаар ер нь бол юу гэдгийг та бүхэн анх тийм ээ та тэр багш нартайгаа анх нэгдэж, нийлж за Монгол улсад энэ симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулсан нь өнөөдрийн энэ төвшөнд өнөөдрийн монголчуудыг энэ хөгжим сонсох дуртай, хөгжмийн боловсралтай иргэн хүн болоход нь бол хамгийн том үүрэг оройлыг бол гүйцэтгэсэн. Өөрийн сурсан мэдсэн, багш нараасаа өвлөж авсан тэр авьяас чадвар, мэдлэг, оюун ухаан бүх зүйлээ залуу ирээдүйн хойч үедээ өвлүүлж үлдээгээрэй гэж хүсэж байна. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Яг үнэн одоо манай хөгжимчид эндээс чадвартай гэсэн байна. Танаас уран бүтээлийг хамжилт хүсье. Надад тэгсэн хамт олон. За баярлалаа.
Оросын албаны улсын Брянска хамтлаг нь үндэснийхээ гоо сайхны бэлэг тэмдэг илэрхийлэл болсоор ирсэн билээ. Ингэхдээ хөгжмийн хэв хэмнэлд уран бүтээлчид маань нэгэн хүн шиг хөдөлгөхийн зэрэгцээ. Тэр л уламжлалт, хөдөлгөөн, дэг, жаягийг орчин цагийн хэм хэмнэлтэд хослуулсан уран бүтээл тойрогдгаараа онцлогтой юм. Улас үндэстэн бүр үндэснийхэн өв уламжлал сэтгэлгээ түүнийг илэрхийлэн харуулсан бүжгийн ариун их сан хөмрөгтэй. Эдгээр бүтээл нь дэлхийн бүжгийн урлагийг хөгжин цэцгэлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэн юм. Тэдгээр энийг бол Оросын алдарт бүжгийн өвөр мөс урсгал шинэлэг хандлагыг төлөөлдөг Брянска хамтлаг юм. Ингэхдээ Орос ардын оюун санаа, сэтгэл хөдлөл бүрийг гүн гүнзгий утга агуулгаар биеийн хилэмжээр илэрхийлэн харуулсаар ирсэн нь үндэсний бахархалт хамтлаг болоход хүргэжээ. Брянска хамтлаг 1948 онд нэрт бүжиг дэглэж ардын жүжигчин Надежданагийн санаачилгаар байгуулагдсан. Тухайн үедээ зөвлөлтийн уран бүтээлчид ардын урлагийг шинэлэг байдлаар хүргэх хүсэл эрмэлзлийн үр дүн нь Брянска хамтлаг юм. Орос ардын байгалийн бэлэг тэмдэг болсон хус модноос санаа авч хамтлагийн нэрийн өгсөн төдийгүй уран бүтээлчид нь бүтээлээ туурахтан голчлон байгалийн гоо үсгэлэн цэвэр ариун байдал нам хүм уур амьсгалыг илэрхийлж байдаг. Тиймээс ч Брянскагийнхан бүтээлийн үзэгчдэд хүргэхдээ бүхий л зүйлсээр анхаарч, жишээлбэл хувцас сэргэлэл гэхэд уурт хөвөн даавуу, цагаан цэнхэр өнгийн даашин зөмсдөг бөгөөд энэ нь хус модны үзэсгэлэн илэрхийлж бүжгийн хөдөлгөөнтэйгөн гайхамшигтай зохицдог. Брянска хамтлагийн бүжгийн гол онцлог нь хөлөө газар хүргэлгүй гулгуулан алхах хөвж угаа алхам хэмээх техник юм. Энэ нь мододын навчис салхинд хөвж буй мэт сэтгэлийг бий болгож үзэгчдийг байгалийн сайханд автуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Тэдний хөдөлгөөн нь нарийн зохицол, зөв тооцоололд тулгуурладаг бөгөөд бүжигчид хоорондоо төгс хосолж бүжиг бүр нь нэгэн дүрслэлийг бүтээж байдаг юм. Хөлний хөдөлгөөнөөс гадна гар, толгой, биеийн байрлал бүгд дэгжин, эмэгтэйлэг, уян зөвлөн байхыг чухалчилдаг байна. Тэдний бүтээл бүр Орос ардын дуу, домогт суурилсан байдаг юм. Тухайлбал Вополи Брянска стояла, Калинка, Светит месяц, Зимушка зима зэрэг бүжгүүдэд тэдний уран чадвар, гүн утга агуулга бүгд шингэсэн байдаг юм. Бүжигчид уран сайхны мэдрэмж, оюун ухааны өндөр түвшинд суралцаж, бүтээл бүртээ сэтгэл зүрхээ зориулдаг. Тэдний хоорондын харилцан ойлголт, нарийн зохицол нь бүжгийн бүтээлийг илүү амьд сэтгэл хөдлөмж болгодог. Брянскагийнхны бүтээлүүд Орос ардын урлагийг мэргэжлийн өндөр түвшинд хөгжүүлж, үндэсний өв соёлоо хадгалж, дэлхийд түгээн дэлгэрүүлэх чухал үүрэгтэй байгууллага болж чаджээ. Тэдний бүжиг нь зөвхөн хөдөлгөөн бус, гүн утга үзэл санаа агуулсан урлагийн гайхамшиг бөгөөд үзэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн Орос ардын их өв билээ.
Утга уран зохиол гэдэг тухайн зохиолчийн дотоод сэтгэлийн гэрэл гэлтэй. Энэ гэрэл нь бидэнд аз жаргал, баяр баясгал, цаашлаад амьдралын утга учирыг мөнхөд өгч байдаг. Одоо үзэгч та бүхэндээ зохиолч Уянга Сүхийн Хуучин байшингийн түүх өгүүлгийг судлаачийн тайлбартай болоод өгүүлэгчийн өгүүлснээр хүргэж байна. За өнөөдөр бид Монголын зохиолчдын хэвлэлийн болон Алтан үдийн шагналт зохиолч Мулцангийн Уян Сүхийн Хуучин байшингийн түүх нэртэй богино өгүүлгийг сонгон авч ярихаар болсон байна. За өгүүлгийн хувьд гэх юм бол мэдээж хотын амьдрал, хотын хүний сэтгэлгээ, тэр ч байтугай одоо цаг үе болгон иргэншил болгон өөр өөрийн гэсэн хотын иргэний сэтгцийн асуудлууд. Тэр дундаа ганцаардал, уй гунаг гэдэг зүйлийг бол маш тодорхой багтааж шингээж өгсөн юм зохиол юм аа. Энэ миний төрж өссөн байшин биш. Гэсэн хэдий ч би энд яг 10 жил амьдарчээ. 23 жилийн өмнө нутгаасаа дөрвсөн аав маань энэ Бяцхан хотын Наран Эвэр толгодын энгэрт 3 тал хашаа худалдан авч тэнд ах дүүнэр маань хамжин байж төмөр замын дэр модоор энэ дан дүнзэн байшинг барьсан юм. Шувуун оройтой дүнзэн байшин. Яг л Орос үлгэрт гардаг шиг. Чан хурд зүгт хараагийн гол тохорон үзэгдэх энэ өндөрлөг дээр төвхөнсөн нар тоссон 2 цонхтой дүнзэн байшингийн өндөр довжоон дээрээс Бяцхан хотын нэгэн хэсэг алган дээр мэт илхэн. Энэ байшин үүдний пин, гал тогооны жижиг өрөө, тэгээд нэг том өрөөтэй. Гал тогоондоо буруу харсан бас нэг цонхтой. Энэ цонхонд тулгаж тавьсан тавцантай нь яг чацуу босоо ширээ бий. Тэр ширээн дээр би бараг бүх номоо бичсэн юм. Алс хязгаар нутгийн тэнгэр твхэгдсэн цастуулын мананд хавцал төрж өссөн надад энэ хот анханасаа таалагдаагүй. Зохиолын туршид хүнд бол их тийм хүнд. Тэгээд их хэцүү, их цээж давчдмаар гэдэг ч юм уу тийм мэдрэмжийг бол төрүүлж байгаа. Яагаад энэ зохиол ингэж байгаа вэ гэхээр яг л одоо хотын амьдрал руу хөл нийлүүлж алхахад ямар бэрхшээл тулгардаг. Яг л тэр хэцүү асуудлууд, ганцаардал, гуниг, сэтгэл утрал гэдэг асуудлууд. Тэгээд энийг одоо хэрхэн даван туулах тухай маш гоёмсгоор ингэж гаргаж өгснөөр бас их онцлогтой. Тиймээс ч энэ хотоос хол ах дүүс элгэн саднасаа хол олон жил амьдарсан би эхнэрээсээ салж архинд ороод аав ээж ах дүүсээ бараадсан. Тэрнээс хойш 10 жил гэрлийн урдаар өнгөрчээ. Одоо надад аав чалга, ээж чалга. Тэднээс үлдсэн ганц өмч минь гэвэл энэ байшин. Бусад ах дүүс маань бүгд өрх тусгаарлаж, ээжийн маань хилдэгчлэн хүн шиг яваа болохоор хүнээс дор яваа надад энэ байшингаа үлдээсэн хэрэг. Байшин хуучирчээ. Жил бүр ханын шохоодож хаалга цонхыг будаад байхад л хуучраад байх. 3 худагтай ханан пишн нь өвлийн цагт яаж ч галлаад олигтой халахгүй. Зуны халуунд бол яг л бив битүү хүлэмж гэсэн үг. Чи гүнэрдсэн энэ Бяцхан байшингийн зүрхэн гэвэл аав ээж хоёрыг минь нас барахад бүтээлгсэн 2 ширхэг жаацтай зурмал бурхан. Өмнө нь бүхий шоголтой судар, жижигхэн майнын хүрд, сангийн бовер. Энэ бүхэн миний ухаарах цагаас л манай гэрийн хойморт байсан. Тэгээ ингээ өнгөцгөн харах юм бол тухайн зохиол нь их үхлийн тухай ч юм шиг, эсвэл амин орлолтын тухай ч юм шиг их хүн сэдвтэй сонсогдож, одоо уншигдаж болох хэдий ч яг үнэн хэрэгтэй бол мэдээж амьдралд хэрхэн яаж одоо дасан зохицож байгаа, хэрхэн яаж одоо энэ тухайн амьдралыг хүлээн зөвшөөрч байгаа, амьдралаас юуг нь олж харж амьдрах урам зоригоо яаж авч байгаа, тэр талаар илүү голчлон гаргасан их хүмүүнлэг шинжтэй. Би тунчиг арвч хямгаж хүн. Өдөрт бараг юм идэхгүй. Урд шөнө нь хийсэн хоолныхоо үлдэгдлийг өглөө нь халаагаад идчихэн. Цай ууж сүйд болохгүй. Өдөртөө надад 3 аяг цайл бараг хангалттай. Ийм байхад илүү юмар яах юм. Орой бүр нэг л төрлийн шахам хоол. Эсвэл гурилтай шүл, хаяа цөөвэн, онцгой тохиолдолд бууц.
Ихэвчлэн цувдагаар хийдэг энэ хоолмоо надад уяг гэж ихтэйхэн. Би өөртөө ямар ч тоогоочоос дутахгүй. За ингээд бусад цагт нь энэ ертөнцөөс тасардагсан. Таад ширтэн өдөржин гөлөрч хөвтгтэйч. Гүн шөнөөр унтаас ирвний хооронд хар дар зүүдлэхтэйч. Хязгааргүй орон зайг мэдэрч шувуу шиг далавчлан нисэхтэйч. Цаст халилаас унах мэт эмгэнэн гашуудаж үххтэйч. Өөртөө үсгсэн оюун санааны хийсвэр энэ ертөнцид би 10 жил амьдарч. Тухайн бие хүн маань өөрөө тэр байшингаас салж байгаа гэдэг нь өөрөө бүхий л зүйлийг ардаа орхиж одоо ерөнхийдөө бол үхэлтэй эвлэрэх нүүр тулах тэр зам руугаа орж байгаа гэсэн. Тэг ер нь бол сонгодог бус философийн хамгийн эцсийн асуулт бол үхэл гэдэг зүйл дээр очиж тулж зогсдог гэж ярьдаг. Тэгээ энийг бас зохиолч маань өөрийнхөө энэ өгүүлэлгээр их яг ингээд үхэл гэдэг зүйл тулаад ирэхэд хэн ч одоо үххийг хүсдэггүй гэдэг санааг бас зохиолч бас өөрийнхөө өгүүлэлгээр гаргаж өгсөн болов уу гэж бас бодогдож байгаа. Энэ ертөнц одоо миний хувьд бодиттой болсон. Тентхийн хүмүүс нь үхэгсэд биш, харин мөнх амьдрахсэд. Тиймээс ч би одоо амьдарч буй энэ ертөнцтэйгөө тооцоод дуусгахыг хүссэн. Энэ байшингаас явж байна гэж би олон шин зүүдэлсэн. Зүүдлэх бүрд минь тодорхойгүй төлөвт оршин бүхий далай тэнгис өмнө минь хязгааргүй цалиглан байдагсан. Цалиглан бүхий тэнгис далайн ирэг дээр өмнгийн салхинд цамцаад ирбүлэн зогсоо жаал хөвгөн бол би. Тэр жаал хүүгийн өдрөө ихцэлж харлаггүй мөн чиг боджээ. Гинэн цагаан хүсэл мөрөөдөл нуугдан байдаг асан тэр өдрөө би одоо ихцэлж харж чадах болов. Чаддаг байсан зүйлээсээ урвна гэдэг бол хүмүүний хамгийн том эмгэнэлж байж магадгүй. Би өөрөөсөө асуулаа. Энэ бүхэн юу юм бэ? Тэгээд өөртөө хариулсан. Юу ч бишээс өөр юу ч биш. Ингээд би юу ч бишийн тухай бодох болсон юм. Юу ч биш бүхэн чухам юуг агуулдаг гэж. Хүн ер нь яг юуны төлөө амьдрдгийг. За хүн тэгээд юунаас ирч хүч авч яаж одоо амьдрах зорилгоо олдгийм бэ гэдэг тал дээр бол их ач холбогдол асуултыг тавьж өгөөд за тэгээд зохиолын хөсгөлд тэрэндээ хайрын тухай өгүүлэмжээр одоо нээж биднэрт хариултаа өгч чадсан. Миний хувьд гэвэл лавл сэтгэл санаа минь эрүүл бус гэдгийг өөртөө нотлон итгүүлсэн хүн. Өдөрч шөнч үзэгддэг элдэв зүүд шиг үзэгдлүүд, санаанаас зохиогдсон мэт хоосорсон ертөнц, ганцаардлаас үүдсэн хүйтэн сэтэл энэ бүхэн нийлээд зарим үед намайг галзууруулах шахтагсан. Архиумар санагдах үе зөндөө байсан. Ийм үед би тангараг сагсан эр хүн гэдгээ өөртөө байнга сануулдаг. Учир нь би сүүлийн амьсгалаа татахын өмнө ээжтэй үхэн үхтлээ архи амсахгүй явах ам тангараг өгсөн юм. Уран зохиол тэр дундаа энэ шинэ үеийн хотын уран зохиолын хувьд ямар гаргалгаа гаргаж байгаа вэ гэхээр тухайн хувь хүн ганцаардалтайгаа за тэгээд сэтгцийн асуудалтайгаа тэмцэж амиа хорлоход хүргэхгүй байх тэр хүчин зүйл нь өөрөө хүнд хайрлагдах юм а гэдгийг зохиолч өөрийнхөө энэ өгүүлэлгээр маш тодорхой тэгээд их уран тийм дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгсөн нь тухайн зохиолчийн тойрог үлдсэн бас нэг онцлог юм а гэж дүгнж болохоор. Би үүднийхээ пингийн дээврийн хөндлөвчнөөс гогцоо унжуулж бэлтгэх зураа дуу аялж байснаа сайн сандаг. Ямар дуу байсныг одоо мартчих. Яг энэ агшинд гадаа явган хаалга балбах чимээ сонсдож би агшин зур хөшөж орхив. Хинч тэр байтугай чөтгөрч хөнддөггүй энэ хаалгыг үүр цүрээр ингэж балбадаг хэн байдаг вүлээ гэсэн шүүн бодогдов. Юутай ч гэсэн үхэхээс минь өмнө надтай хэн нэгэн хэдүү үг солих учиртай байж таарах нь. Ингэж шийдээд гарч очивол салаа гэзэхтээ дэрчийсэн жаахан охин хөтөлсөн хөдөөх царайтай намхан бүсгүй зогсож байв. Охины нүд надад юу эсийг өгүүлсэн гэхэв. Аха
Та ээж бит хоёрыг гэртээ оруулаач. Бит хоёр төөрчлөө. Ээж нь бүр нэг зөөлөн инээмсэглэснэ. Бит хоёр хөдөөнөөс ирсэн юм аа. Ахыхаа гэрийг олдгүй. Охин маань харин таарад гэв. Үнэхээр ч чихүүн байлаа. Намрын өглөөний бүрхэг тэнгэр дор бийч дан цамцтай чичир зогссон юм. Үүр цайсан ч нар хараахан мандаагүй байсан. Би цочин ухс хийж явган хаалгаа онгойлгоод өөрөө төрүүлэн гэрлүүгээ хараав. Үүдний пинд ормогц нөгөө гогцоогоо мултлан эвхэж амжлаа. Ээж охин хоёр орж ирээд цэмцгэрч гисэн ганц би ирийн хүйт таасан гэрийг тойруулан харж зог тусснаа. Ээж нь шууд л гал түлхээр түлээ мод болоод явчихав. Би ч нэмж мод бэлтгэхээр сүгшүүрэн гадагш ухс хийлээ. Энэ өдрөөс хойш олон жил өнгөрчээ. Одоо миний амьдрал төвхөнсөн. Эцэг нь хайж явсан тэр охинд би эцэг нь болж чадаагүйч. Цаг үргэлж түүнд сайныг хүсэж залбирдаг юм. Ээж нь сайн хүнтэй учирсан сурагт болцсон. Тэгэхээр тэд алцахгүй гэсэн үг. Хүйтэн гэрийг минь галлан дулаацуулж өгөхдөө тэр надад хамтд нь амьдрал бэлгэлээд явсан. Энэ зохиолыг орчин үеийн уншигчид уншвал их зохимжтой. Тэгээд орчин үеийн уншигчид уншаад сэтгэлд нь их ойр дотн ч юм уу санагдах нь бол баг баг. Тэгэхээр яагаад ингэж байгаа вэ гэхээр унших зохиолч өөрөө шинэ үеийн төлөөлөл, уран зохиолын төлөөлөл гэдэг утгаараа маш онцтой зөв зэгийг нь хатгаж чадсан. Тэгээд энэ нь бол уншигчдын сэтгэлд бол маш одоо том байр суурийг одоо эзэлж чадхаар ийм бүтээлийг бол тойрвсан гэж бол бидний зүгээс харж байгаа гэсэн. Тэр хоёрыг авснаас хойш би ертөнцөд дахин мэндэлсэн. Сэтгэл төрдсөн бүхий л хүнд ачаагаа нэг мөсөн сэгсэрч хаяад өндийж боссон. Төдөлгүй 100-ны тэртех зүүчиг гэрэл амрагтайгаа учирсан. Энэ бүхэн эд шидийн гимээр тийм эрчимт хэмнэлээр хормхон зур өнгөрсөнсөн. Тэр минь тэнгэрийн дагин шиг бүсгүй. Түүнийхээ өмнө гүнээ мэхийгч ханхүү бол би. Мөнөөх хаягдмал гой нэр. Түүнтэйгээ учирсан эхний өдөр миний сэтгэлд хязгаар нутгаас их нэртэй хөөгдөөд ирж байхад аавын минь хэлсэн эр хүн алт хоёр шороонд дарагдаж зэвэрдэггүй гэсэн шазрын үг зурсхийн харвж билээ. Тэгэхэд үхлүү төвчтэй хэвтэрт байсан аав минь надад энэ үгийг хэлсэн юм. Энэ үгийг би үхлийн гогцоо хүзүүндээ агуулахын өмнөхөн эргэж нэг бодсон юм шиг. Аав маань чөлөөлөх дайны ахмад дайчин байсансан. Жил бүр намар болдог. Энэ улиралд би өмнөхөөсөө ч илүү дуртай болсон. Хуучин хашаан дотор ургасан шарилжлуулны нэгшсэн содон өндөр хамар зоргих мэд. Бүдэг холын зүүн совин шиг хачин мэдрэмж эзэмддэг энэ улиралд миний амиа ягүүтэхээр завдсан тэмдэглэлт өдөр тохиодог юм. Тэр өдөр би зүүдний дагин шиг түүнийг үнсэх дуртай. Цаг бусаар үргэлдэж болох байсан амийг минь тэр минь надад буцааж өгсөн. Бурхан ч ингэж чадахгүй. Урлаг гоо зүй танин мэдхүйн соёл эрдэнэ хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.